тэр сауны барилгын цэцэрлэгийн зориулалтаар ашиглах тухай асуудал бол одоо өнгөрсөн онд эхлээ явж исэн л да. Тэгээд арайчгүй байх гэдгсэн худалдаа авах гэрээ хийгдээд шалтгаан нь болохоор яг нэгэнд хүүхдийг цэцэрлэгтэй болгоё. Энд бол шаардлага байгаа юу байгаа гэж үзээд тэгээд дээшээ цацагдахаас одоо төсөө татагдахаас өмнө эндээ бас аваад үлдчихье гэдэг байдлаар л гэрээ хийгдсэн гэж ойлгосон. Ингээд судлаа явсан нэлээд асуудлууд гарч ирсэн. Яг одоо тэр шаардлагатай мүү гэд тэ. Тэгэхээр энэ бол нэлээд улсын одоо татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгөө зарсан юм үйл ажиллагаа байна. Яг тэр орчин нөхцөлийг аваад үзэхэд хүртэл хүндрэлтэй асуудлууд байна гэд нэлээд олон талын гажуу талтай зүйлүүд харагдаад байгаа. Тэгэхээр яг яагаад худалдаж авахар болсон тэрнийг иргэд нийтэд ил сонсгол зохион байгуулж төрийн ажлыг явуулж байгаа тэр хүмүүсээс тодорхой мэдээллүүдийг авъя. Ер нь цаашид бас ингэж явах юм уу гэдэг л асуудал ярьж байгаа. Тэрнээс яг одоо тэр хувь хүн юугаа зарах хэдэн нөхрөөр зарах тухай бол биш. Энэ яг төрийн ажил яаж явагдаад байгаа юм. Тэр худалдаа авах ажиллагааны албаныхын одоо өөрийн үед холбогдох яг энэ төрийн ажлыг хийж байгаа хүмүүс маань цаашид ер нь юун дээр анхаарах ёстой гэдгийг бас энийгээр дайлимдуулж сонсголоор нэлээд ярилцъя гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ цагаан сар өнгөрөнгөт хуулийн хүрээнд нь төлөөлөгчдөөсөө дэмжлэг аваад төлөөлөгчдөө гарын үсэг цуглуулад ингээд юу явуулсан. Тэгээ сонсгол 4 сарын 23-ны дотор хийгдэхээр хариуч ирсэн баг. Ерөнхийдөө хүн болгол мэдж байгаа асуудал ч тийм. Арай биш байна л гэж байгаа. Энэ бол арай болохгүй. Цэцэрлэг хэрэгтэй юу? Хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ тэрний хэрэгтэй яг орчин нөхцөл нь ямар байх ёстой? Стандарт гэж юм байгаа шүү дээ Монгол улсад. Тэр стандарт нь одоо мөрдөгдөх юм уу, мөрдөгдөхгүй юм эсвэл зүгээр стандартгүй болчих юм уу яах юм? Нэлээд олон асуудлууд тэрээр яригдах бах. Тэгээд сонсголоор илүү тодорхой мэдээллүүдийг сонсъё. Тэр хүмүүс юу гэж тайлбарлахыг бас сонсъё тий. Энэ сонсголт та ер нь ямар хүмүүсийг төлхөө оролцоосоо гэж хүсэж байна вэ? За яг энэ худалдаа авах ажиллагаатай холбоотой анхнаас нь дээр газрын газрын холбоотой төрийн яг ямар байгууллагууд байгаа бүгдээр оролцоод мөн яг тэр орчинд амьдарч байгаа иргэдийг оролцоосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ яг үндэ болохоор энэ бол зөвхөн цам гараа багийн иргэдийн асуудал биш байхгүй юу? Татвар төлөгч хүн бүрийн асуудал. Одоо бидний татврын тэр мөнгийг үр ашиггүй зардаг энэ байдлаас болоод ерөнхийдөө өнөөдрийн их төвөгтэй асуудлууд маш үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр энд анхаарал хандуулж байгаа хүмүүрийг л оролцоосоо гэж хүсэж байгаа. Сонсгол 4 сарын 23-ны дотор хийгдэхээр сонсголоос өмнө нь бол мэдээж хаана хизээ зохион байгуулагдах талаар нээлттэй мэдээлэл иргэд олон нийтэд өгөх байх тийм ээ. Тэгээд тийх байх гэж бодож байгаа. Тэгээд тэр мэдээллийг ядаж нэг ажлын 5 хоногийн өмнө ч юм уу гаргаад түгээх байх гэж бодож байгаа. Тэгэхээр одоо тухайн сонсголыг зохион байгуулах хурлын ажлын алба байгаа. Тэр ажлаа хийж байгаа гэж бодож байна. За баярлалаа. За баярлалаа.